Сайн байцгаана уу? Сүхбаатарын Баруун Орчны 4-р сургууль сайн туршлагаас хаваалцъя. За бид бүхэн одоо багшиг ажлын байран дээр хөгжүүлэх, сайн хичээл үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, сайн туршлага бусдад түгээнлүүлэх зорилтынхаа хүрээнд багшаасаа суралцъя. Хичээл сууж тэмдэглэл хөтөлбөр үйл ажиллагааг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн туршин хэрэгжүүллээ. За хичээлийн жилийн эхэнд менежментийн зураглалаар харахтаа өмнөх жилийнхаа тайланд дүгнэлт хийж суралцагч эцэг хасран амралтчаас санал хүсэлт авч тулгамжийн асуудлуудаа гаргаж ирдэг. За үүнээс бидний нэг жилийн жил дараах 5 ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгайлан авсан. За биднэрт ямар асуудал тулгарч ийн гэхээр сургалтын менежер болон бүх багшийн хичээл зургаад бүгдд нь одоо мэргэжлийн зөвлөгөөх боломж өгдөг. За зөвхөн арга зүйн талаас зөвлөгөөгч ажилдаг. За бүх багшийнхаа арга зүй одоо сургалтын менежер өөрөө хичээл сууж хараад бусад багш нартай заах зөвлөх боломж маш ховор байдаг. Зөвхөн хичээл суусан багштай зөвлөгөөх боломжтой байдаг. За үүнийг шийдэхийн тулд бид нар багш бүр 7 хоногт 1-2 багшийн хичээл сууж одоо түүний олонтой болон давуу талууд, сайжруулах талууд юу байсан. За өөрийн хичээлд ашиглах боломжтой шинэлэг санаанууд юу байна гэдгийг олж харж тэмдэглэл хөтэлдэг. За ингэхдээ бид нар одоо заавал өөрийн мэргэжлийн тухайн судалгааны цөөхөн багшаар хязгаарлахгүйгээр бүх төрлийн бүх мэргэжлийн хичээлүүд суудаг. За жишээ нь одоо бага ангийн багш маань ихэд бага ангийн, дунд ангийн багшны хичээл суух, за нийгмийн багш ихэд химийн, монгол хэлний хичээл суух, технологийн багш ихэд бие намын хичээл суух гэх мэтчлэн хичээлүүдэд суудаг. За ингэснээрээ бид нар одоо ахмад залуу, туршлагатай, туршлагагүй, зэрэгтэй, зэрэггүй гэлтгүй хэний ч хамаагүй одоо ээлжид хичээл дурын боломжтой цаг хугацаанд сууж зөвлөгөө өгч, шинэлэг санаа авч, мэргэжлийн багш нар бол өөрийн мэргэжлийн хичээл сууж, онлайн болон дидактик мэдлэгүүдийг олж авдаг. За бусад мэргэжлийн багшны хичээл сууж, сургалтын арга зүй туршлагаас суралцах арга барилаар нэг өөрчлөх юм олон давуу талтай юм аа. За ингээд багш нар маань одоо тусгайлан хичээл сууж тэмдэглэл хөтэлдэг дэвтэр гаргачихсан маш бүтээлчээр үр дүнтэйгээр тэмдэглэл хөтэлдэг. За тэгээ ингээд багш нарынхаа сэтгэлдээ сонсоод олон жил одоо ажилласан багш маань ихэд би энэ аргаар энэ хичээлийг зааж авах. Одоо манай энэ багш маань ийм хялбар аргаар хичээлээ зааж байна гэх мэтлэн. За одоо залуу багш байлаа гэхэд би одоо энэ хүндөвтөр сэдвийг яаж заах учраа олохгүй байсан чинь энэ багш маань ийм энгийн аргаар хүүхдүүдтэй ойлгуулж байна. Энэ одоо энэ арга маш сайхан арга байна гэх мэтлэн багш нарын маань сэтгэл маш өндөр байдаг. За тэгээд энэ ажлаар бид нар одоо бас үр дүнтэй болох зорилгоор сургалтын менежер хичээл суусан тэмдэглэлийн үзээд одоо тэдэнтэй ямар зүйл сурсан, юуг сайжруулах вэ, ямар зөвлөгөө өгөхөр байна уу, олдтой тал нь юу байна уу. За өөрийнхөө одоо хичээлд ашиглахаар давуу талууд нь юу байна гэх мэтлэнгээр санал бодлоо хуваалцаж бас бүртгэл хөтэлдэг байгаа. За энэхүү бүртгэлээр бид нар улирлаар бүрийн төгсгөл хэн багшийн хичээлд хамгийн их суусан байна уу, ямар хичээлд хүмүүс суух дуртай байна уу. За багш нар ямар хичээлээ бэлдэж бусад багш нартай түгээн илрүүлж байна уу гэдгийг дүгнэлтүүдийг гаргаад багш нараа урамшуулдаг.